Газар тариаланд үнэнхүү сэтгэлээ өгч, тариа будаатай аж амьдралаа холбож, түүнийхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэж, хөрст газар, хөдөөхээр тал, уул ус, тариа ногоог амин чанараа болгосон ховор сайхан нь олон бий. Тэдний нэг бол олондоо хүрээлэнгийн цол хэмээн хүндлэгдсэн ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зөвлөх доктор Дэд профессор Монгол Улсын зөвлөх агрономч Бумбулдаан Баатар цол. Түүний төрсөн нутаг Ховд аймгийн Булган сум. Өндөр их алтай мөнх цас дуулс хүрээлж, улаас бургасан шуугах хүндийн дундуур мэрэлзэн долгилох Минжит булган гол. Бүрэн хайрхан. Энэ асарлан цэнхэрдэх их улс. Асгарн шуугах гол усны дэргэд дөрж өсөж хүн болсон. Доктор Дэд профессор Монгол Улсын зөвлөх агрономч Баатар цол 1981-ээс 1986 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн агрономын ангид суралцсан төгсөж, одоо хүртэл тус хүрээлэнгийн газар тариалангийн секторт эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дараагаар мөн үйлдвэрлэл эрхэлсэн Дэд захирал 2012 оноос эрдэм шинжилгээ эрхэлсэн Дэд захирал зэрэг албан тушаалыг нэр төртэй хашиж ирсэн эрдэмтэн судлаач. Газар шороогоо аргадаж бас бишрэн дээдэлж явдаг хүн бол Баатар цол агрономч. Түүнийг мэрэгжил нэгтнөхт нь энэ цагийн тариаланчид эрдэмтэн мэрэгд хүндлэн дээдэлж алт шиг үгийг нь сонсох дуртай. Баатар цол ургамал газар тариалангийн хүрээлэндээ олон жил тогтвортой ажиллаж байгаа өнөө цагийн агрономчдын манлай болж яваа хүн гэж Хөдөө аж ахуйн хүрээлэнгийн доктор Монгол Улсын зөвлөх агрономч Намбар хэлж байсан. Манай цол залууст халамжтай, газар орноо сайн мэддэг, газартай харьцаад сурчсан хүн гэж нөхд нь бахархан ярьж байхыг олонтой сонсож явлаа. Баатар цол 1986 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономч мэрэгчлэр төгсөж ирсэн тэр цагаас хойш дархны газар тариалан Хөдөө аж ахуйн хүрээлэнгээс холдсонгүй. 1986 оноос газар тариалангийн төв бүсэд үр тариа, уран шин цэлгээнд уранш элдэншүүлэх технологиудыг хариуцсан судалж, түүний үйлчлэл тогтоох сэдвт эрдэм шинжилгээний ажлыг даваад оржин удирдлагын доор гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хөрсийг элэгдлээс хамгаалах, түүний үржил шимийг нөхөн сэргээх, хөрс боловсруулалтыг цомгтгох, зардал төсвийг хэмнэх, тариалангийн технологийн ажлуудын зохион байгуулалтыг дээшлүүлэх чиглэлд эрдэм шинжилгээний ажлуудыг дис дараалалтай гүйцэтгэж ирсэн. Уур амьсгалын өөрчлөлттэй уялдан гарч ирсэн тариалангийн талбайг усчуулах, услгаатай тариалангийн хөрс элдэншүүлэг, сэлгээ, агротехнологийн талаар судалгааг сүүлийн жилүүдэд хийж зохих үр дүнд хүрч байна. Салбартаа мэрэгжсэн мэрэгжилтэн байна гэдэг бусдад үлгэр болж, бусдад тус дэм болж зааж сургах ажил гарч ирдэг. Баатар цол агрономч байгаа зогсохгүй анд нөхөд залуус дүү нартаа өөрийн олж мэдснээ үргэлж зааж сургаж явдаг ажтай нэгэн. Багш маань бидний хувьд амьдралын үлгэр дуурайлал болсон хүн. Уулзах бүртээ зөвлөн, зааж сургана. Оросын эрдэмтэн Мальцвийн үр тарианы тухай ном байгаа, олж уншаарай гин. Агрономч гэж сайхан мэрэгжил шүү. Энэ мэрэгжлээр үргэлж бахархаж, мэрэгжилдээ үнэнч яваарай гэж захина. Миний багш ширхэг тариа шижир алт шиг үнээр бий болдгийг мэдсэн, мэдэрсэн хүн гэж олон шавнар нь Баатар цол агрономчоор бахархаж байсан. Монголын газар тариалан ямар алхмаар явах ёстой гэвэл хөрсний илэгдэл, эвдэрлээс хамгаалах энгийн технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн газар тариаланг тогтвортой байлгахын тулд сүрлэн хучлахтай, тариалантай болох ёстой. Ингэхийн тулд бид өнөөл хөрсөө хамгаалж хайрлах хэрэгтэй гэж доктор Дэд профессор Монгол Улсын зөвлөх агрономч Баатар цол үргэлж хэлдэг.
Бумбулдайн Баатар цол бол газар тариалангийн толь, хүн судар. Түүний ухаанд газар тариалангийн өнгөрсөн одоо ирээдүй байна.